Хүйтэн дайны хамгийн халуун цэг дэлхийн 3 дугаар дай ихсгэд хамгийн ойрхон байсан газар ямар газар вэ гэж асуувал дийлэн хүн төрлөختөн магадгүй Кубын Пуужингийн хямрал эсвэл Вьетнамын дайны үеийг бол нэрлэдэг. Гэхдээ яг бодит байдал дээр цөмийн дайны улаан товчлуур дарагдах хэсгийг шийдэх хамгийн игзэгтэй бөгөөд нууцлагдмал тулааны талбар нь Монголын говь манай улсын хөдөө хэр тал байсан гэдгийг та мэдгүй. 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхээр нэгэн цагт ахан дүүс хэмээн тэврэлдэж байсан коммунист ертөнцийн хоёр авраг болох Зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Хятад ард улс хоёр нэг л өдөр заналт дайснууд болон хувирсан. Үүний улмаас энэ хоёр цөмийн гүрний яг дунд хавчуулагдсан Монгол улс нь газар зүй болон улс төрийн хувьд үхэл амьдралын маш хүнд хавханд орсон юм. Коммунист блокийн хоёр их гүрний маргаан нь энгийн нэг дипломат маргадтан байсангүй. Энэхүү хурцдмал нөхцөл байдлын улмаас манай улсын өмнөд хэв дээр өнөөдрийн Сирийн эдсэн цөлөөс жилүү халуун цусгүй боловч үхэл амьдралын зааг дээрх мөргөлдөөнүүд өдөр алхасахгүй гарч өдөр шөнөгүй чанга хэрэгчаар бие биеэ хараах сэтгэл зүйн терроризм явагдаж байсан гэдэг. Бээжингийн зүгээс тухайн үед Монголыг ердөө 48 цагийн дотор эзлэх нууц төлөвлөгөөгөө боловсруулж байхад зөвлөлтийн улаан айрам 100,000 гаруй цэргээ Монголын нутагт чимээгүйхэн оруулж ирээд зогсохгүй Монголын говьд газар доорх нууц баазуудыг байгуулж Бээжин рүү чиглэсэн цөмийн пуужингуудаа байрлуулад амжсан хэмээн ярьцгаадаг. Хэрв тэр үед хил дээр ганц л буундуу тавигдсан бол удирдагчдын уур хилэн ганц л хэмээр илүү хавсан бол Монгол улс дэлхийн газрын зургаас арчигдаж хоёр гүрний цөмийн дайны үндэс нуран болон хувирах байв. Өнөөдөр бид хинээж дэлгэж ярьдаггүй хүйтэн дайны үеийн Монголын түүхэндх хамгийн харанхуй, хамгийн түгшүүртэй он жилүүд болох 1960-аас 70-аад оны нууц хэлийн мөргөлдөөн ба зөвлөлтийн цэргийн баазуудын далд түүхийг бүрэн задлан ярих болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэснийх баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. Тэртех 1950-ад оны дунд үеийг хүртэл дэлхийд дахинд бол Зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Хятад ард улс хоёрын найрамдал бол хизээж ганхашгүй мөнхийн ахан дүүсийн найрамдал хэмээн бол дэлхийн нийтээр итгэж байсан. За энэ хоёр авраг гүрэн нийлээд тухайн үедээ бол дэлхийн нийт газар нутгийн 4/1-ийг дэлхийн нийт хүн амын бараг 3/1-ийг шахуу захирч байсан учраас тухайн үеийн дэлхийн ертөнцийн энэ хоёр улс хамтарсан тохиолдолд энэ хоёрын эсрэг сүрэн зогсох ямар ч хүч байхгүй мэтэр ерөнхийдөө санагдаж байсан. Гэхдээ коммунист ертөнцийн энэхүү ах дүүгийн хуурамч баг хэдхэн жилийн дотор цуурч түүхэнд хамгийн аимшигтай дайсагнацал болон хувирсан байдаг. Бүх зүйл Йозеф Сталины үхлээс ихтэй. Түүнийг нас барсны дараа зөвлөлтийн удирдагчаар гарч ирсэн Никита Хрушев Сталиныг буруушааж өрөндийн орнуудтай харилцаагаа зөөлрүүлэх бодлого баримталж эхлэв. Харин Бээжинд суух Мао Зэдун үүнийг коммунист үзэл санаанаас ухарсан урвалт хэмээн үзв. Мао Зэдун өөрийгөө Сталины дараах дэлхийн коммунист хөдөлгөөний жинхэнэ бөгөөдөд цорын ганц хууль ёсны удирдагч байх ёстой хэмээн дотроо бат итгэж байв. Энэ бол зүгээр нэг ном сургаалын маргаан биш, харин дэлхийг хэн нь захирах вэ гэсэн эрх мэдлийн төлөөх аврах том мөргөлдөөн байв. Харин энэхүү асар том геополитикийн газар хөдлөлтийн хамгийн аюултай хагарал нь яг Монгол улсын газар нутаг дээгүүр дайран өнгөрөхөөс өөр аргагүй болж хувирв. Монгол улс хизээж хөдөлгөж үл болох газар зүйн үнэмлэхгүй үхлийн хавханд орсон юм. Хойд талаараа зөвлөлттэй 3400 км, өмнөд талаараа Хятадтай 4700 км хэлэлдэг. Хоёр авраг гүрэн бие биерүүгээ шүдэ хавирч эхлэх тэр үед Монголын хувьд төвийг сахих ямар ч боломж үлдсэнгүй. Хоёр авраг зааны дунд хавчуулагдсан хулх нь аль нэгнийх нь талд орохгүй бол хөлтөн гიშгүүлж өгөх аюултай нүр тулгарч эхлэв. Улмаар тухайн үеийн Монголын удирдагч Юмжаагийн Цэдэн бол түүхэн бөгөөд эрсдэлтэй сонголт хийж Зөвлөлт холбоот улсын талд хатуу зогсгоо мэдэгдэв. Энэ нь эдийн засаг болон аюулгүй байдлын хувьд аргагүй сонголт байсан хэдий ч бүгд найрамдах Монгол ард улсын энэхүү байр суурьны эсрэг хариу цогцолт Бээжингийн зүгээс маш хурдан бөгөөд дэндүү хатуугаар ирсэн юм.
Мао Зэдун Монголын энэхүү сонголтыг хизээч уучлалсангүй. Хамгийн аимшигтай нь Бээжингийн өдөр цууд Монголыг бие даасан улс биш, харин зөвлөлтийн тоглоомон улс Хятадын аюулгүй байдалд занах хийрч буй дайсан хэмээн аль биесээр зарлаж эхлэв. Ингэж нэгэн цагт инх тайвны бэлэгдэл байсан Монголын өмнөд хэл нэгхэн шөнийн дотор дэлхийн хамгийн хурцад мал цэрэг улс төрийн фронтын тэргүүн шугам болон хувирсан түүхтэй. 1960-ад оны дунд үеэс эхлээд бүгд найрамдах Хятад ард улсад Мао Зэдуны эхлүүлсэн соёлын хувьсгал яг эд гад зуурч бараг улс орон бүхэлдээ шахуу солиорол давтаад байсан ийм цаг үе. За соёлын хувьсгал хэмээх энэ одоо улангасан улс төрийн шуурганы хамгийн аюултай давлгаа Монголын 4700 км урт хэлийн одоо өмнө зүгтүүс тулж ирсэн байдаг. За Бээжингийн зүгээс Монголын хэлийн шугамыг аль биесээр зөвшөөрөхөөс тэр дороод шууд татгалзаж, за хамгийн ноцтой нь бол Мао Зэдун өөрийн улаан хамгаалагчдаараа дамжуулаад хэлийн шугамыг бол дураараа зөрчих дэм давт чиглэлийг өгч чиглэсэн байдаг. Гэхдээ Монголын хэл дээр шууд буудалцсан болсон гэсэн үг биш. Учир нь аль нэг талд төрүүлж гал нэвэл дэлхийн 3 дугаар дан коммунизм болон капитализмын хооронд бус. Харин хоёр том коммунист гүрний дунд дэгдэх эрсдэлтэй байв. Хятадын зүгээс тусгай бэлтгэгдсэн цэргүүдээ болон улаан хамгаалагчдыг энгийн малчин ардын хувцастайгаар Монголын нутаг руу зориуд олноор нь оруулж мал сүргийг нь хөөх, хэвчдийг өдөөн хатгаж доромжлох ажиллагааг зохион байгуулж эхлэв. Монголын хэлчид ямар ч тохиолдолд галт зэвсэг хэрэглэх хатуу хориотой байсан тул тэдэнд ганц л сонголт байв. Тэр сонголт бол буун дуу гаргалгүйгээр гардан тулаан хийх сонголт байсан. Түүнчлэн энэхүү өдөөн хатгалахын өөр нэг халуун цэг нь замын үүдийн төмөр замын өртөө байв. Бээжингээс Москва руу явах дамжин өнгөрөх галт тэргэнд суусан Хятадын улаан хамгаалагчид замын үүдэд зогсох үедээ галт тэргнээс олноороо буцхаж Мао Зэдуны хөргийг замын үүдэд өргөж суртал ухуулахын хуудас цацаж Монголын төмөр замчид болон цагдаа нартай санаатай мөргөлдөөн үүсгдэг байв. Тэд зориуд зодуулсан дүр үзүүлж цустай цамцаа барин Монголын фашистууд биднийг тарчлаалаа хэмээн зарлаж дайн эхлүүлэх шалтгаан хайж байсан нь хожим ил болсон юм. Энэхүү тесрэхэд бэлэн дарьтай торох мэт нөхцөл байдалд ганцад цэргийн хуруу гохноос мултарч хэлийн шугам дээр ганцад буундуу гарах төдийд Монгол улс тэр чигтээ сүрлийн дайнд татагдан орох байв. Монгол улс ганцаараа энэхүү асар том цэрэг улс төрийн дарамтыг тэсвэрлэж нэгэнт чадахгүй ойлгомжтой болсон тул хойд хөршөөс тусламж гуйх эцсийн замыг сонгосон юм. Энэ нь зөвлөлт холбоот улсын хувьд угаас яг хүсэж байсан Монголын нутагт цэрэг армиа оруулах хамгийн төгс бэлэн шалтгаан болон хувирчээ. Тухайн үед өдрөөс өдөрт улам бүр төрөмгий болж байсан урд зүгийн өдөөн хатгалаг улс төрийн дарамтын өмнө Монголын удирдагчид улс орноо эрсдэлд оруулахгүй аврахын тулд Москвад хандхаас өөр сонголт арга замгүй болсон байж таарж байгаа юм. За улмаар 1966 онд Монгол зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагаа харилцан туслалцах гэрээ гэх гэрээг бол шинжилэн байгуулснаар зөвлөлтийн цэргүүд Монголд бол аль биесээр бүрэн эрхтэйгээр орж ирэх тэр хувь зүүн үүд хаалга бол аль биесээр нэгдсэн. Гэхдээ Монголд орж ирсэн зөвлөлтийн улаан арми нь бол энгийн нэгэн цэргүүд байгаагүй. Тэр ямар цэргүүд орж ирсэн бэ гэвэл дэлхийн 2 дугаар дайнд бол хянганы нурууг давж Японы Квантуны армийг бут цохиж байсан тийм баатарлаг түүхтэй байлдааны армин их туршлагатай зөвлөлтийн элит хүчин болох 39-р арми Монголын нутагт хамгийн түрүүлж орж ирсэн байдаг. Шөнийн харанхуй нөмрөгтөө зэрэгцэж Навшик Сүхбаатарын бомбоор уртаас урт цэргийн цаваануудад тасралтгүй Монголын зүгт сувж эхлэв. Улмаар хэдхэн сарын дотор 100 гаруй мянган цэрэг, хэдэн мянган танк, хуягт машин, мөн нисдэг тэрэг болон байлдааны онгоцнууд Монголын говь хээр талд чимээгүйхэн нүүдэллэн ирж хөдөө хээр талд гинтэл асар том цэргийн хотгонууд шинээр үүсэн бий болов. Тухайн үед Монгол улсын хүн ам дөнгөж 1 сая гаруйхан байсан гэж бодвол энэ нь хүн амын 10 орчим хувьтай тэнцвүүц асар том гадаадын зэвсэг төвчин орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр нэг асуулт бас энд зайлшгүй үүсэж байгаа нь зөвлөлтийн тэр том арим үнэхээр зөвхөн Монгол улсыг хамгаалах зорилготой байсан уу гэдэг асуулт юм. Геополитикийн стратегийн хувьд авч үзвэл зөвлөлт холбоот улс Монголыг хамгаалахаас илүүтэйгээр Монголын нутгийг өөрийн цэргийн аврах том полигон Бээжин рүү чиглэсэн дайралтын дүт гүр болгон хувиргасан энэ байв. Монголын өмнөд хилээс Бээжин хүртэл ердөө 600 гаруйхан километр зайтай. Хэрв дайн ихэлбэл Монголын говьд байрлаж буй зөвлөлтийн танкын армууд ямар ч байгалийн саадгүйгээр шууд Бээжингийн зүрхэнд хүрч цохилт өгөх стратегийн үнэмлэхгүй том давуу талыг олж авсан юм.
Гэвч энэхүү хамгаалалтын бам байна Монгол улсын хувьд аюулгүй байдал гэхээсээ илүүтэйгээр үхлийн бай болох эрсдлийг давхар дагуулж байлаа. Учир нь Хятадын ардын чөлөөлөх армийн гол байна зөвлөлтийн нутаг биш, харин зөвлөлтийн цэргүүд байрлаж буй Монголын говь тал болон хувирсан юм. Тухайн үед монголчууд зөвлөлтийн зэвсгийн хүчинд найдан тайвширхын зэрэгцээ хэрэв хоёр аврах том гүрний хооронд гал авалцах юм бол хамгийн ихний бөгөөд хамгийн том дайны талбар болох аимшигт хувь тавилантай монголчууд эвлэрхээс өөр аргагүй байдалд орсон түүхтэй. 1960-аад оны сүүлчээр Монгол Хятадын хэвтээр буун дуу хэдийгээр гараагүй боловч өөр нэг төрлийн харгас үл үзэгдэх дайн эд өрнөж эхэлсэн байдаг. За тэр нь ямар дайн бэ гэвэл одоо геополитикийн түүхэнд бичигдсэн хамгийн том сэтгэл зүйн дайн ажиллагаануудын нэг байсан. За Бээжингийн удирдлагууд Монголын хэвчдийн болон ард иргэдийн сэтгэл зүйг эвдэж дотроос нь задлахын тулд хэлийн шугам дагуу хэдэн зуун километр урт үргэлжилсэн аврах том тийм чанга яригчдыг бол суйрлуулж эхэлсэн байдаг. Тэрхүү чанга яригчдаар Хятадын талаас өдөр шөнөгүй цаг агаар хамааралгүйгээр 24 цагийн турш аврах чанга яригчдаас улаан хамгаалагчдын марш, Мао Цзэдуны сургаал, мөн занал хийлэлт дүүрэн үгсийг говийн нам гүм талыг зүсэн цуурайтуулдаг болов. Тэд эвдэрхий Монгол болон Орос хэлээр Цэдэнбал бол Оросын утсан хүүхэдтэй. Зөвлөлтийн ревизионистуудыг устгах болно. Хятадын улаан арим удахгүй орж ирж та нарыг чөлөөлнө хэмээн зогсолтгүй орилж, тарих угаах террорыг тасралтгүй хэрэгжүүлж байв. Энэ бол энгийн нэгэн чимээ шуугиан биш. Харин хүнийг унтуулахгүй байх, байнгын айдас түгшүүр, стресс дунд байлгах нь сэтгцэд ямар аимшигтай хор хөнөөл учруулдгийг Хятадын цэргийн мэргэжилтнүүд маш сайн тооцоолсон байв. Говийн эдсэн шурагтай шөнөөр хаан нэгтэйгээс хагархай дуугаар маш чанга занал хийх чимээ тасралтгүй сонсогдно гэд та төсөөлөд үзээрэй. Хэвчдийн хувьд энэ нь жинхэнэ тарчлаан болж байсан бөгөөд нойргүйдэл болон сэтгэл готрол хий юм сонсох, байнгын параноя буюу мөрдлөх төрчсөн мэт хийрхэлд орох тохиолдлууд олноороо гарч байсан гэдэг. Хүний тарих хизээ нэгэн цагт тэр дарамтыг тэсвэрлэхээ байж хэлийн шугам дээр гавцуурч Монголын талаас төрүүлж ганцхан сум тавихыг Хятадын тал төвчээртэй хүлээж байсан юм. Гэхдээ үүний эсрэг манай тал бас зүгээр суугаагүй. Зөвлөлт болон Монголын талаас хэлийн өөдөөс мөн аврах том чанга яригчдыг зоож марксист-ленинист онцлууд зөвлөлтийн сүр хүчийг магтандуулсан ухуулгуудыг Хятад хэлээр буцаан цацаж эхлэв. Ингэснээр хэлийн зурвас дээр дуу чимээний жинхэнэ утгагүй бөгөөд гавзуурал мэт чанга яригчдын дайн эд өрнсөн юм. Хоёр их гүрний удирдагчид үзэл сурталын төлөө тэмцэлдэж байхад хамгийн хүнд ачааг хязгаар нутгийн эвсэн манхан дунд зогсох жирийн монгол хэлчид өөрсдийн мэдрэлийн эс сэтгцээрээ төлөж байв. Гэхдээ энэ бол юу ч биш. Учир нь яг тухайн үед говийн эдсэн дунд дэлхийг сүрүүлэх хэмжээний хүчтэй цөмийн зэвсгүүдийг чимээгүйхнээр зөвлөлтийн талаас суйрлуулж эхэлсэн хэмээн өнөөдөр олон судлаачид дуу нэгтээ үзэх болсон. Хоёр талын зүгээс энэ мэтээр өөр хоорондоо чанга яригчдаар дайн хийж байх зур Монголын тал нутагт бол хүндрэлтний дүүхэнд хамгийн аюултай нууц төсөл одоо хэрэгжиж байсан гэдэг. За Хятадын хилээс ердөө хэдэн зуухан километрийн зайд орших манай Чойр, Сайн шанд, Марда болон говийн гүндэх тэр зөвлөлтүүдийн барьсан цэргийн баазуудад зөвлөлтийн инженерүүд газар дор асар том бетонн бэхлэлт бүхий тийм нууц объектуудыг бол байгуулж байсан гэдэг ийм баримтууд бол байдаг. За эдгээр хаалттай хотууд, газар доорх нууцлаг объектуудад бол орон нутгийн монголчууд битгий ихэв Монголын цэрэг армийн удирдлагууд тэр байтугай Монголын төрийн дээд албан тушаалтнууд хүртэл нэвтрэх ямар ч ирэхгүй байсан. За тэгвэл яг тэнд яг юу болоод одоо зөвлөлтийн тал монголчуудаас ингэж ихээр нууцлж юуг ингэж нууцлж байсан байж болох вэ гэдэг нэг ийм асуулт бас энэчнээс гарч ирнэ. Хүйтэн дайны үеийн нууц материалууд ил болоход хамгийн аимшигтай нэгэн үнэн ил гарч ирсэн нь зөвлөлтийн арим Монголын нутагт Бээжин болон Хятадын аж үйлдвэрийн гол төвүүд рүү чиглэсэн цөмийн цэнэгт пуужингуудыг зоосон байх магадлалтай тактикийн баримтлуудыг бэлдсэн явдал байв. Монголын өмнөд хэсэг говьоос хөөргсөн дунд тусгалын баллистик пуужингууд хэдхэн минутын дотор Бээжинд хүрч цохилт өгөх чадвартай байсан тул энэ нь Хятадын цэргийн удирдлагуудын хамгийн том хар дарсан зүүд байв. Зөвлөлтийн пуужингийн дивизүүд говийн эдсэн дор бетонын шахтуудад улаан товчлуур дарагдахыг хүлээн алхам тутамд бэлэн байдалд зогсож байсан байх магадлалтай. Гэхдээ энэ үнэхээр үнэн бол энэ нь манай улсын хувьд сайн биш, харин үнэхээр муу мэдээ байв. Хэрв зөвлөлт Хятадын дунд цөмийн дайн үнэхээр дэгдсэн бол Хятадын талаас хариу цохилт өгөх эсвэл урьдчилан сэргийлэх цөмийн пуужингуудынх нь хамгийн ихний гол байна зөвлөлтийн нутаг бус харин Монголын нутаг байх байв.
Монголын говь тав, Чойр, Сайн шанд зэрэг хотууд тэр чигтээ Хятадын цөмийн пуужингуудын бай болж тухайн үед тэмдэглэгдсэн байдаг. Хоёр их гүрэн үзэл суртал газар нутгаасаа болж тэмцэгдэж дайн гарсан тохиолдолд Монгол улс хэдхэн цагийн дотор цөмийн цацраг гэдэгт үнс нуран болон хувирч дэлхийн газрын зургаас арчигдах тийм аимшигтай цаг үе тухайн үед өрнөсөн юм. Говийн цөлд барьсан зөвлөлтийн цэргийн нууц объектууд нь Монголыг хамгаалах бамбай бус, харин биднийг дэвхийд шинээр дэгдэх цөмийн дайны хамгийн ихний золиос болгоход бэлдсэн үхлийн занга байв. Тэгэхээр Бээжингийн эрх баригчид яг тухайн цаг үед дайн ихсүүлэхэд бэлэн байсан уу гэвэл үүнд маш олон судлаачид тийм гэж хариулдаг. За тухайн үед бол Хятадын талаас өвөр Монголын цэргийн тойрогт Хятадын ардын чөлөөлөх армийн бараг 1 сая гаруй цэрэг, мянган танк мөн их буу болон байлдааны онгоцнууд бол бэлэн байдалд шилжин бөөгнөрөөд байсан. За тэдэнд Монголыг эзлэх маш нууц бөгөөд дэндүү энгийн төлөвлөгөө байсан гэгддэг. За тэр нь ямар төлөвлөгөө байсан бэ гэвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг ердөө 48 цагийн дотор эзлэх цахилгаан дайны тактик буюу Blitzkrieg ажиллагаа байсан гэж бол явд юм байлээ. Газар зүйн хувьд замын үдээс Улаанбаатар хүртэл 700 гаруйхан км бөгөөд замд нь ямар ч том уул нуруу, бартаат гол мөрний байгалийн сад байхгүй, цэвэр тав хээр үргэлжилдэг. Хятадын цэргийн стратегчид асар том хуягт танкийн цаваануудаа шөнийн харанхуйг ашиглан маш хурдтайгаар хөдөлгөж Оросуудыг Сибирээс нэмэлт хүчээр татаж амжихаас өмнө Монголын нийслэлийг эзлэн авч зөвлөлтийн 39-р армийг бүрэн бүслэн устгах боломжтой гэж тооцоолж байв. Энэхүү хүн хүчээр зодсон их давлгаа болон танкийн цавааны эсрэг Монголын цөөхөн хэтчид хэдхэн цагт тисэх боломжтой байсан нь маргаангүй үнэн. Харин зөвлөлтийн тал Хятадын тэрхүү дайралтыг хэрхэн зогсоох төлөвлөгөөтэй байв гэдг нь бүрч сонирхолтой. Улаан арим хүний тоогоор Хятадын хүнэн давлгааг зогсоох ямар ч боломжгүй гэдгээ угаасаа мэдэж байсан. Тиймээс тэд говийн бүсэд үхлийн өрх буюу хэд хэдэн гүн хамгаалалтын шугамуудыг байгуулсан юм. Зөвлөлтийн тактик нь Хятадын армийг хэлийн шугам дээр шууд зогсоох биш, харин говийн гүн рүү зориуд нэвтрүүлж оруулаад хангамжийн шугамыг нь араас нь таслаж, тэнгэрээс сөнөөгч онгоцоор газраас их буугаар үнс нуран болгон хувиргах махны машинд оруулах төлөвлөгөө байв. Тэд шаардлагатай гэж үзвэл Монголын говьд бүр тактикийн цөмийн зэвсэг ашиглаж дайсны цуваг зогсоох хүртэл бэлэн байсан маргаангүй үнэн. Зөвлөлтийн энэхүү цэрэг стратегийн аимшиг тооцоололт монголчууд бидний амь нас байшин барилга хот суурин ямар ч үн цэнгүй байв. Хоёр авраг гүрний генералуудын газрын зураг дээр зурсан улаан цэнхэр сумнууд огтлцох тэрхүү үхлийн цэг нь бидний их орон, бидний гэр орон болон хувирах байв. Хятад дайрч Орос хамгаалсан байлаа ч гэсэн дайны хүлд Монгол улс тэр чигтээ үнсэн товрог болох аимшигтай хувь тавилан биднийг хүлээж байлаа. Гэхдээ зөвлөлт болон Хятадын хооронд өрнөсөн энэхүү хүйтэн харилцааны дунд өөгч биш, бусчирхаач биш хавчуулагдсан байралтай байж байсан манай бүгд найрамдах Монгол ард улсын энэхүү хүнд байдал 1980-ад оны сүүлчээр бол сая нэг намжиж эхэлсэн байдаг. За зөвлөлт холбоот улсын шинэ удирдагч Михаил Горбачевын засгийн газар бол Бээжинтэй харилцаагаа маш хэвийн болгох алхмуудыг нэн даруй хэрэгжүүлж эхэлсэн. За Хятад улсын зүгээс бол зөвлөлттэй харилцаагаа сайжруулахын тулд ганцхан том болцол тавьсан нь Монголын нутгаас зөвлөлтийн улаан армийн цэргүүдийг гаргах ийм шаардлага байсан. За ингээд их гүрнүүдийн хувьд Монгол улс дахиад улс төрийн тэр хэлэлцээрийн хөзрийн мод болон хувирсан байдаг. 1989 оноос эхлэн зөвлөлтийн 100 гаруй мянган цэрэг зэвсэг техникийг Монголоос гаргах түүхэн ажиллагаа аль биесээр эхлэв. Нэгэн цагт шөнийн харанхуйгаар чимээгүйхэн нүдэрлэн орж ирж байсан улаан армийн цэргүүд энэ удаа умардыг чиглэн цувран одов. Бидний толгой дээр 20 гаруй жилд үүжлэгдсэн дэлхийн 3 дугаар дайны аюул ингэж нэг юм холдов. Тэгвэл зөвлөлтийн арим гарснаар бидэнд юу үлдэв? Үнэн дээр бол тэд зөвхөн энх тайвныг данганц үлдээгээгүй. Тэд Монголын үзэсгэлэнт байгальд хизээж арилахааргүй экологийн шарах, балхас болон үлдсэн хотуудыг үлдээгээд буцсныг бид өнөөдөр маш сайн мэднэ. Чойр, Багнуур, Налаах болон Говийн гүндэх цэргийн баазууд нэгхэн шөнийн дотор эзгүүрч хаалга сонхон савагдсан, салхи хэсгэрсэн асар том бетонын ширэнг болон үлдэж хоцров. Газар доорх түлшний нөөцлөрүүдээс алдагдсан шатхуун гүний усыг бохирдуулж, хээр талд хаягдсан тесрээгүй бөмбөгнүүд сумны үлдэгдэл олон жилийн турш хүн малын амь насанд заналхилсан хэвээр байв. Монголчууд үүнийг бууцаа үлдээсэн айрам хэмээн гашуунаар ёгтлон нэрлэдэг байв. Энэхүү 20 гаруй жил үргэлжилсэн нууц гэхийн мөргөлдөөн ба сэтгэл зүйн дайн нь бидэнд нэг л хатан үннийг маш сайн ойлгуулсан.
Тэр нь ямар үнэн бэ гэвэл хоёр авраг гүрний дунд орших жижиг улсын хувьд хэн нэгнийх нь цэргийн шүхэр дор нуугдах нь хизээч жинхэнэ аюулгүй байдлыг авчирдаггүй юм байна. Бусдын зэвсэгт найдах нь өөрсдийгөө хамгийн ихний бай болох нь хувиргаж буй хэрэг бөгөөд жижиг улсын жинхэнэ бамбайн зөвхөн ухаалаг дипломат бодлого, төвийг сахисан бие даасан байдал юм байна гэдгийг түүх бидэнд хамгийн түгшүүртэй, хамгийн аимшигт он жилүүдээр нотлон харуулсан. Саяхны хүртэл монголчууд энэ бүхнийг санаж байсан. Монгол улс төвийг сахих гадаад бодлого баримтлахын учир шалтгааныг улс төрчид өчигдрийг хүртэл бүгд шахуу маш сайн мэддэг байлаа. Гэвч өнөөдөр энэ ой санамж, энэ түүхэн дархлаа хэр зэрэг хүчтэй хэвээр байгаа бол төвийг сахих статусын жинхэнэ мөн чанарыг нийгмийн шинжлэх ухааны төвшөнд маш сайн ойлгож ухамсарласан улс төрчид чухам өнөөдөр хэд байдаг бол гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.